Замны бронууд галзуу кино сувагта тавтай морил хідүүлээ Marvel-ийн цувралаа үргэлжлүүлцгээе. Тэгэхээр энэ удаад ярьж өгөх галзуу кино бол 2011 онд гарсан Captain America: The First Avenger. Marvel-ийн энэ галзуу киног брон ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэ галзуу киног ярьж өгөх чойг та нар маань хэд хоногийн өмнөх постоос маань анзаарсан байх. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол граш барьцалсан зээлийг олгодог Бари Центр банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран ажиллаж байна. За тэгээд та нар маань сабадраагүй бол саба, адарсан бол лайк адарж дэмжихээ мартуу. Тэгээд нэмж олон юм ярилгүй энэ галзуу киноны тайлбараа эхлүүлье. (1942 он) Дэлхийн 2 дугаар дан эд өрнж байсан үе. Хайдрагийн офицер Йохан Шмидт нацист бүлгийнхээ хамтаар нэг тосгонлоо дайрч орж байгаагаар кино эхэлнэ. Энэ газрыг олох гэж их хугацаа зарцууллаа. Чиний хайж байгаа зүйл бол зүгээр л нэг домог. Хэрвээ тийм юм бол яагаад энийг нуух гэж ингэтлээ хүчин зөвтгөл гаргасан байдаг вүлээ? Одны Эрдэнсийн сангийн охих болсон Эрдэнэ. Энийг зүгээр нэг ингэж болж ихдаггүй юм. Чамд бодвол найз нөхөд байдаг л байх та. Ажцээ ч юм уу? Үүнийг жирийн хүмүүс харж болохгүй. Чи гартаа барьж байгаа зүйлийнхээ хүчийг хянж чадахгүй шүү дээ. Чи шатна. Би аль хэдийн шатчихсан. Нью-Йорк хот. Дэлхийн 2 дугаар дайны улмаас цэрэгт татах үйл явц эд өрнж байна. Цэрэг татлагын төвд Стив Рожерс гэх нэг туранхай залуу ирсэн харагдана. Бруклинээс гаралтай Стив хүү цэрэгт татагдах гэж 5 дахь удаага оролдож байгаач тэрнийг цэрэгт татхаас тухай бүрд татгалзсан байлаа. Тэр өөр цэрэг татлагын төвд очсон ч тэр бүрдээ бүдлэг үйдэж. Учир нь тэр маш бие султай залуу байлаа. Хэдийгээр манер эх орныхоо төлөө зүтгэх халуун хүсэлтэй нэгэнч эрүүл мэндийн хувьд ягаад ч цэрэгт тэнцэхэргүй байдаг. Надад ганц л боломж олгочихл доо. Дангаан заастам чинь л чамайг цэрэгт татахгүй байх хангалттай шалтгаан болж байна. Эрүүл чирэг биетэй залуучууд бүгд эх орныхоо төлөө зүтгэж байна. Бид аль хэдийн кинонд орцсон байж тээ. Хөөе, чи жоохон боловсон байгаач. Хүүгэлдэн киногаа эхлүүлье. Хөөе, чи амаа хамгаач. Манай Стив нөгөө залууд зодуулнаа. Би өдөржин ингэсэн ч чадна шүү. Тэгсэн нэг цэрэг ирээд тэрнийг аварлаа. Чи чинь энэ удаад бас л өөр газраас цэрэг татагдах гэж үзсэн байх нэ. Цэрэг татлагын мэдүүлгийг хурамчаар бүглүүл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэх үү? Тэр үуч Джеймс Барнс. Маргааш ихний онгоцоор англи явлаа. Зайлвэ залуу минь. Миний энд байх сүүлийн шөнө. Явж өөрийгөө өөдөн тат. Тэрөөрөө Стив найз Джеймсийг дагаад ирээдүйн шилдэг технологиг танилцуулах арга хэмжээр очно. Уг арга хэмжээг шилдэг эрдэмтэн Ховард Старк зохион байгуулж байлаа. Тэнд очсон Стив цэрэг татлагад дахиад хамрагдах гэж оролдсон ч дахиад л бүтлэг байдна. Найз нь тэрэнд цэрэгт татагдах бодлоо орхиод өөртөө тохирсон ажил олж хийхийг санал болгосон ч Стивийн толгойд зөвхөн цэрэг болж эх орныхоо төлөө зүтгэхээс өөр бодол байсангүй. Тэгсэн тэдний ингэж ярилцаж байгааг хажуугаар нь явж байсан доктор Абрахам Эрскин гэгч сонсжээ. Тэр бол стратегийн шинжлэх ухааны нөөцийн нэгжийг хариуцсан албан ёсны төлөөлөгч байлаа. Тэр Стивийн шийдэмгий байдал болон эх оронч үзлийг нь үнэлж супер цэрэг бий болгох туршилтандаа тэрнийг оролцуулахар шийддэг. Тэгээд тэр Стивийг цэрэгт татагдахыг нь зөвшөөрч өөрийнхөө туршилтын нэгж рүү татаж авна. Тэр Германд байхдаа хүний бие махбодын хүчин чадлыг дээд зэргээр нэмэгдүүлдэг онцгой ээлдэс бүтээсэн байж. Стивийг цэрэгт татагдсан тэр өдөр доктор Эрскин тэрнтэй уулзаж өөрийгөө Герман гаралтайж одоо Америкийн талд ажиллаж байгаа гэдгийг хэлнэ. Тэгээд Стивийг цэрэгт татагдах гэж 5 удаа оролдоод бүтлгүйдсэн гэдгийг сонсоод доктор Эрскин их гайхлаа. 5 өөр хотод 5 удаа цэрэгт татагдах гэж оролдсон гэсэн үү? Наадах чинь буруу мэдээлэл байх шиг байна. 5 удаа. Чи нацистуудыг алахыг тэгтлэх хүсэж байна уу? Би хэнийг ч алахыг хүсдэггүй. Би дээрлэх хүчүүдэд дургу. Надад тэд хаанаас гаралтай байх нь сонирн биш. Аз болоход одоо бидэнд жижигхэн залуу хэрэгтэй болох нь дээ. Манай жижигхэн залуу хаанаас гаралтай вүлээ? Бруклин эрхмэ. Баяр хүргэе байлдагчаа. Дүр солигдоход нацист офицер Йохан Шмидт өөрийн хамтрагч эрдэмтэн доктор Золотой нэг лаборатори дотор ажиллаж байгаа харагдана. Тэд сүүлд олж авсан Тессерактаас энергийг нь салгаж авах туршилтыг хийж байлаа. Тэдний туршилт амжилттай болж доктор Зологийн бүтээсэн тусгай савнд Тессерактаас гаргаж авсан энергийг цуглуулж чаджээ. Энэ энерги дэлхийг өөрчилж чадна гэдэгт Шмидт итгэлтэй байлаа.
За харин нөгөө талд Стив Рожерс цэргийн карантинд ирж гисэн анхны бэлтгэлдээ гарсан байна. Бас доктор Эрскинтэй хамтран ажилладаг хурандаа Филипп, агент Картер нарч тэнд очисон байлаа. Бэлтгэлийн үеэр Стив бусдаас илэрхий сул дорой байгаа нь ажиглагдана. Гэвч тэр зорилготой хүрнэ гэдэгт итгэлтэй, шийдэмгий хിവэрэл байлаа. Хурандаа Филипп Стивийг энэ туршилтад тэнцэнэ гэдэгт итгэлгүй байна. Харин доктор Эрскин Стивд итгэж байлаа. Бид энэ данд ялнаа. Учир нь бидэнд хамгийн шилдэг дайчид бий. Бидний зорилго бол түүхэнд хамгийн шилдэг армийг бий болгох. Та нарын нэг манай хамгийн супер зэрэг байх болно. Тэр залуу Адольф Гитлерийг биечлэн 5 өдрөө дагуулж аваачна. Тэр тугийг харж байна уу? Надад хамгийн түрүүнд авчирсан байлдагч агент Картертай нэг машинаар явах болно шүү. Байлдагчдын хинэнч тугийг авчирч чадсангүй. Харин мань Стив сэргэлэнтэж тугны суурийг унгаад сургагчтай аваачиж өгснөөр агент Картертай хамт машинаар явах ирэхээр шагнуулна. Чи Рожерсыг үнэхээр сонгох гээд байгаа мó? Арай гүйцтэй. Гарыг нь зүгээр хатгахад л нэвт гараад явчихаар харагдахгүй байна уу? Би өмнөөс нь уйлмаар болоод байх юм. Харин тэр хоож бидний өгсөн бүх даалгаврыг биелүүлсэн. Тэр том, хүчтэй, бас хурдан. Гэхдээ дээрлэхгүй амтан. Гар бомбог. Хөдлөөд. Энэ шалгалт байсан уу? Туршилтын өмнөх шөнө доктор Эрскин Стив дээр ирэхэд Стив яагаад өөрийг нь сонгох болсныг асуухад Эрскин тэрэнд Шмидтийн тухай ярьж өгнө. Шмидт нацистийн томоохон дивиз болон Хайдрагийн толгойлогч байлаа. Шмидт олон талаараа Гитлертэй адилханж тэрнээс ялгаатай нь бурхтын үлдээсэн нууц хүч болох нэг зүйл бий гэдэгт тэр итгэдэг байж. Тэр бүхэл Шмидт супер зэрэг бий болгох ээлжсэгч бас хийлгэж байж. Гэвч туршилт бүтлгүйтж тэрний дотор нуугдаж байсан хорон санаа улам бүр дүрлзэх болжээ. Харин Стивийн хувьд тэр сул дорой нэгэн учраас энэ туршилтад сонгогдсон байж. Учир нь сул дорой хүмүүс хүч чадал, эрх мэдлийн үн цэнийг илүү ухаардаг гэдэгт доктор Эрскин итгэдэг байна. Тэгээд Стивд туршилт яаж ч иргсэн өөрөөрөө байгаарай. Тэгээд хамгийн сайн зэрэг, бас хамгийн сайн эр хүн байгаарай гэж чухалчлан захилаа. Тэгээд Стивд хундах цагаан юм өгсөн ч ухаас өмнө болиулаад "Үнээрээ чи чинь маргааш туршилтад орно штэ. Тэгэхээр болохгүй. Дараа хоёулаа тухта хундах тулгацгаая" гэж тохирдог. Энэ үеэр Хайдрагийн ахлах эрдэмтэн доктор Зола Шмидттэй уулзаж байна. Шмидт Золоод доктор Эрскиний байгаа газрыг олж тогтоосон гэдгээ. Бас тэрээр доктор Эрскинийг алж супер зэрэг бүтээх ээлжсийг хулгайлуулахаар хөлсний алуурчин илгээсэн гэдгээ хэлнэ. Хэрвээ ээлжсийг гартаа оруулвал бүхнийг гартаа оруулах боломжтой болно гэдэгтээ Шмидт итгэлтэй байлаа. Би энэ хавийг мэдэх юм байна. Би тэр гудамжинд бас тэр зогсоол дээр зодуулж байсан юм. Дээрлэхүүн нөхдүүдтэй тааруул зугтааж юусоо болдгоо. Тэгвэл тэд хизээч зогсохгүй. Тиймээс үзээд авахаас өр замгүй. Та харин ийм үзэсгэлэнтэй байж яагаад зэрэг болчихсон юм бэ? Үгүй зэрэг хүшээ. Агент болчихсон юм бэ? Чи эмэгтэй хүнтэй яаж ярихаа мэддэг хүн байна, тийм үү? Яаж мэдхэвтэй? Эмэгтэй хүнтэй хамгийн удаан ярилцж байгаа мань л энэ. Бүсгүүчүүд над дээр гიშгчих байх гэж болгоомжлоод надтай бүжгэлдэггүй гэхүүтэй. Ингээд тэднийг нэг нууц лабораторид ирэхэд тэнд доктор Эрскин болон бусад эрдэмтэд хүлээж байлаа. Доктор Эрскин энэ туршилтыг инх тайванд хүргэх эхний алхам гэж тайлбарладаг. Тэгээд ээлцийг Стивийн булчинд тарьснаар булчин шүрэмсэнд тэр дороо үйлчилж эхлэх болно гэдгийг Стивд хэллээ. Бас тэрний ясны ургалтыг нэмэгдүүлэх зорилгоор тусгай вита туяагаар шарна гэж тайлбарлана. Хэн нэгэн тэр хүүхдэд ядаж ганц сэндвич өгчөж "Ноён Старк, төвшин хэр байна? Төвшин 100%. Бид одоо сүрэлд хөтлөх алхмыг биш, харин инх тайванд хөтлөх алхмыг хийх гэж байна. Ээлцийг шахаснаар эсийн төвшөнд өөрчлөлт тэр дороо явагдаж эхэлнэ. 3, 2, 1. 20%, 30, 70. Наадха зогсоогооч. Зогсоо. Реакторыг зогсоо. Хэрэггүй. Би энийг тис чадна. 100% төрлөө. Ингээд болчихлоо шүү дээ. Бид чадлаа. Тийм ээ. Бид чадсан гэж бодож байна. Чи өндөр харагдаж байна шүү. Тэгснэг үл таних нөхөр үлдсэн ээлцийг хулгайлаад докторыг буудчаад тэндээс зүгтэн. Докторыг алдсандаа харамсаж ууралсан Стив өнөө хүний араас хоолоо.
Тэгээд нөхөр амандаа байсан юмыг хазаад амиа хорлож байна. Хөлсний алуурчны хөөх явцад ганц үлдсэн байсан ээлдэс үгүй болжээ. Энэ үеэр Шмидт армийн офицеруудад Тессерактын эрчим хүчээр бүтээсэн шин зэвсэгтэй болсон гэдгээ тайлбарлаж байлаа. Тэр зэвсгээр хүнийг үнс болгох боломжтой байдаг. Гитлер 100 жилийн Рейхийн тухай ярьдаг атлаа. Хайр маань нэг сарч тэжээж чадахгүй байх шүү дээ. Тэгээд та энэ дайнд эд шидээр ялалт байгуулна гэж бодоод байгаа юм уу? Миний зэвсэг дэлхий дээр байгаа манай эсрэг улс орнуудын нээслэлүүдийг бүгдийг нь ор мөргүй устгахад хүрэлцэх хангалттай эрчим хүчийг агуулсан байгаа. Энэ газрын зураг дээр чинь Берлинийг бас тэмдэглэсэн байна шүү дээ. Heil Hydra. Heil Hydra. Heil Hydra. Удалгүй стратегийн шинжлэх ухааны нөөцийн нэгж тушаал авч Хайдраг дарах даалгаврыг хүлээж авдаг. Улмаар хурандаа Филипп, агент Картер болон бусад хүмүүс хамтдаа Лондон руу хөдлөнө. Стив тэдэнтэй хамт явахыг хүссэн ч хурандаа Филипп дургуутж тэрнийг тулаанд бэлэн биш гэж хэлээд үлдээхэр болдог. Угтаа бол супер цэргийн ээлдэс тариулсан цорын ганц цэрэг учраас тэрнийг тулаанд оруулаад хүлчүүл хэтэрхий хайран гэж тэд бодож байлаа. Маний Стив үүндээ урамгүй байсан ч тэрэн дээр сенатор Бранд ирээд тэрнийг орон даяар дагуулж яваад Ахмад Америк гэж танилцуулж ард иргэдийн сэтгэл санааг өргөх, цаашлаад Дани Бондыг санхүүжүүлэх сурталчилгааны нүүр царай болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Энэ зур эрдэмтэд Стивийн цуснд гарсан өөрчлөлтийг судлах замаар анхны их ээлжсийг гаргаж авах оролдлогыг хийхээр болж. Ингээд Стив орон даяар явж тусгай бэлтгэж өгсөн хувцсыг өмсөд тайзан дээр үг хэлж үзүүлбэр үзүүлэх болно. Тэр Америкчуудын дунд маш хурдан алдаршсан боловч дотроо өөрийнх нь потенциалыг дэмий юмд үрж байгаа мэт тэрэнд санагдаж байлаа. Гэвч мань хүнд өөр арга байсангүй. Тэр кино болон зурагт номуудад хүртэл мөнхөрдөг. Тэгсэн 1943 оны 11 сард тэрнийг Итали дахь цэргүүдтэй уулзалт хийж байх үед цэргүүд тэрнийг ээлтэд доромжилж эхэллээ. Наадха буулгаад огтуд гаргаж ирээч. Сайхан гутал байна шүү, Тинкер Бэл. Цэргүүд дургуутсаж тэрнлээ улаан лой шидэж эхэлсэн учраас Стив бушуухан тайзнаас буугаад оронд нь бүжигчин охид гарч ирлээ. Энэ үйл явдал Стивд хүчтэй нөл болно. Тэр цаашид ингэж жүжиглэхийг юусоо хүсэхгүй. Харин жинхэнэ тулаанд орохыг хүсэж байлаа. Тиймээс өөрийг нь тайвшруулах гэж оролцсон агент Картерт хандаад эх орныхоо төлөө тулааны талбайд тулалдахыг үргэлж хүсдэг байсан гэдгээ хэлнэ. Гэвч тулалдах ямар ч боломжгүй байгаадаа тэр урамгүй байна. Тэгсэн удалгүй найз Барнсийнхэн нэгж Хайдратад тулалдаж байгаад сургаггүй алга болсон тухай мэдээг тэр хүлээж авлаа. За sorry бүрэн гэсник 2 реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсээ жалдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. За, тайлбарт эргээд орцгоё. Би энэ цэргүүдийн ар гэрт зориулсан эмгэнлийн загтлуудад өдөржин гарын үсэг зурсаар байгаад бүр тоогоо алдчихлаа. Гэхдээ тэр нэр нэг л танил санагдаад байсан юм а. Хэрвээ та тэднийг хаана угааг нь мэдчихсэн бол яагаад арга хэмжээ аваагүй юм бэ? Дайсны шугамын ард 50 км гүнд байгаа хүмүүс шүү дээ. Гэхдээ чи энийг яаж ойлгох вэ? Чи чинь жинхэнэ цэрэг биш. Зүгээр нэг дууд шуугах штэ. Та нар зарлалын хуудас харсан биз дээ. Та нар 30 минутын дараа өөр газар байх ёстой. Чи тэгэд яах гэж байна? Австрал руу алхах гэж байна уу? Шаардлагатай бол алхан да. Стив, та намайг тайзан дээр жүжиглэхээс илүү том зүйлд зориулагдсан гэж хэлж байсан. Тэр чинь үнэн гэж юу? Үг бүрэн үнэн. Ингээд агент Картер Ховард Старк 2 Стивийг дайсны шугамын ард гарч Хайдрагийн төв үйлдвэрлэх хүрэхт нь туслахаар болно. Энэ үеэр эрдэмтэн Золла Шмидтэд Тессерактын хүчийг ашигладаг зэвсэг нь төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэгдэж байгаа тухай ээлтгэж байлаа. Тэд хүн хүчний асуудлаа шийдэхээр дайсны хоригдлуудыг ашиглаж байж. Энэ зур Стив Хайдрагийн төв үйлдвэрлэлөө сэмхэн нэвтэрч чадна. Тэгээд тэр Барнсыг үйлдвэрийн алслагдсан болонд хоригдож байгаа болохыг олж мэддэг. Тэр замдаа таарсан хоригдлуудыг суллахын хажуугаар Барнсыг байгаа гэж бодож байсан тэр хэсэглөө урагшилсаар байна. Чи хэн гэгч нэ? Ахмад Америк. Уучлаарай, хэн гинэ? Хаалгаар гараад баруун хойд зүгт 70 метрийн цаана ойн зуруу суугаа. Эндээс хурдан гараад тэдэнд үзүүлээд өг. Энэ бог яаж ашигладаг юм бол? Гүй та юу хийж байна? Гадаа манай цэргүүд ялагдаж байна.
Баки, чи зүгээр үү? Чамд юу тохиолдов вэ? Би айрамд илсэн штэ. Ахмад Америк. Ямар сэтгэл хөдлөм юм бэ? Харж байна уу? Би тэрний хамгийн том амжилт нь байсан юм шүү. Гүчээрээ ийм царайтай болчихоогүй үсттэй. Бид хүн төрлөختнийг ардаа орхисон. Тэгвэл яагаад зүгтаагаад байгаа юм? Ингээд Шмидтийг барьж чадалгүй алдсан Стив Барнс хоёр үйлдвэрээс арай хин зогтож амжина. Энэ үеэр хурандаа Филипп Сенатор Брант руу Стив дайсны шугамын ард тусгай ажиллагаа явуулж угаад алга болсон. Амиа алдсан байх магадлал өндөр гэж мэдээд дамжуулж байлаа. Үүнтэй зэрэгцээд агент Картер хурандаа дэлтгэж туршуулын сүүлийн онгоцоос мэдээ ирсэн. Үйлдвэрийн дэлбэрэлтээс амьд хүн үлдсэн тухай мэдээ байхгүй байгааг хэлнэ. Хэдий тийм боловч хийсэн үйлдэлдээ харамсахгүй байгаа гэдгээ Картер хурандаа Филиппт хэлдэг. Тэгсэн тэдэн дээр Стив Барнс болон суллагдсан бусад хоригдлууд дайснаас олзолсон танк болон буу зэвсэгнүүдийн хамтаар тэдэн дээр хүрээд ирнэ. Тэднийг ирэхэд тэнд байсан цэргүүд баярлцгаалаа. Стив хурандаа Филиппт энэ дугаар цэргүүдийн заримд нь яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа шүү гэж хэлнэ. Ингээд баатарлаг гавья байгуулсан Стив эр зоргийн одонгоор шагнагдаж, айрмын офицеруудч тэрнийг хүндэлцгэн. Бас тэрнийг тулааны талбар дээр маш том давуу тал авчрах боломжтой гэдгийг ойлгосон удирдлагууд нь тэрнийг тулаанд Ахмад Америкийн дүрээрээ шууд оролцох зөвшөөрлийг олгодог. Харин Стив Хайдраг ормөргүй устгахын тулд тэдний эсрэг, тэр дундаа Шмидтийн эсрэг тулалдах баг хэрэгтэй гэдгийг хурандаа Филиппт хэлнэ. Учир нь тэдний устгасан үйлдвэр бол Хайдрагийн баазуудын ердөө нэг нь л байлаа. Хайдраг зогсоохын тулд тэд бүх баазуудыг устгах ёстой гэж Стив үзэж байлаа. Ингээд хурандаа Филиппийн зөвшөөрөлтөөр Стив Барнс болон тэрний залуусаас бүрдсэн тусгай багийг бий болгоод багта өлөгчд гэх нэрийг өгдөг. Барнс ч найзынхаа тушаалдаар хүчин зэтгөх болсондоо баяртай байлаа. Би тулаанаас цугтахаа мэддэггүй Бруклиний тэнэг хүүг дагах ёстой болох нь дээ гэж тэр хошигнана. Та Ахмад Америкийг дагаад Үхлийн өдөөс явж чадах уу? Чи энэ хувцас байнга өмсөх юм уу? Юу гэж энэ хувцас надад зөгтөг гэж би боддөө шүү. Энэ зур Ховард Старк судалгаагаа үргэлжлүүлж хийсээр байлаа. Харин нөгөө талд агент Картер, Стив хоёр баг-багаар бие-биедээ татагдж додносоор. Тэгсэн нэг өдөр Стивийг Старктай хуулцахаар лаборатори дээр нь ирэхэд нэг эмэгтэй Стивд хандарч яахын зургүй үнсээ давлаа. Яг энэ үеэр агент Картер тэнд ирж таарнаа. Стивийн энэ байдалд мэдээж тэр дургуутсан. Хэдийгээр мань Стив өөрийгөө буруугүй гэж нотлох гэж оролдсон ч цаадхан тэрэнд итгэдэггүй. Стивийг Старктай хуулцахад Старк өөрийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдэд танилцууллаа. Тэдний дунд байсан вайбраниум гэх онцгой металлаар хийсэн дугуй бамбай Стивд таалагдана. Төмрөөс бат бэх, гэхдээ 3 дахин хөнгөн. Энэ бол дэлхий дээрх хамгийн ховор металл. Энэ болох болов? Та юу гэж бодож байна? Тийм ээ, болох юм шиг байна. Хувцсны тал дээр надад нэг ийм санаа байна. Юу хүсснийг ч л хийе. За ингээд тулааны зэвсэг хувцсаа сонгосон Ахмад Америк багийнхныхаа хамтар Хайдрагийн бүлэглэлд удаадараа цохилд өгч тэдний үйл ажиллагаанд маш их хохирол үзүүлж эхэллээ. Та нар ганц бамбай барьсан амьтанд ингээд л ялагдаад байж болохгүй шүү дээ. Энэ миний мэрэгшсэн салбар биш болохоор амаргүй байна. Бид сүүлийн цэргээ дуустал тулалдсан. Харвас тийм биш л байна да. Нэг удаагийн ажиллагааны үеэр Ахмад Америк болон тэдний багийнхан Хайдрагийн ахлах эрдэмтэн доктор зоолог тээвэрлэж яваа галт тэрэг рүү халдах ёстой болдог. Тэгээд Стив Барнс хоёр өөр нэг цэргийн хамтаар галт тэрэг рүү нэвтэрлээ. Улмаар тэд галт тэрэг дотор доктор зоолог хамгаалж байсан тусгай тоноглол бүхий цэргүүдтэй ширүүн тулалддаг. Харамсалтай тулааны үеэр Барнс галт тэрэгээс унаж амиа алдна. Ингээд томоохон гарц хохирол амссны эцэст Стив доктор зоолог байрвчилж чаддаг. Тэгээд хурандаа Филипп доктор зоолог байцаах үед тэрнээс яагаад Хайдрагийн бусад гишүүд шиг нүдэндээ нуусан цианидаар амиа хорлохгүй байгааг нь асуулаа. Тэгээд хэрвээ тэдэнтэй хамтран ажиллаж шаардлагатай мэдээллүүдийг бүгдийг нь өгвөл доктор зоолог сулалж Швейцарт тусгай хамгаалтын дор аюулгүй амьдруулна гэсэн баталгааг харуулна. Үүний хариуд зоолоо тэрэнд Шмидт өөрийгөө бурхтын мөрөөр алхаж яваа хүн зөвхөн тэрэл дэлхийг бүхэлд нь захирах ёстой гэж итгэдэг гэдгийг хэлж өгнө. Хурандаа Филипп тэрнээс Шмидтийн гол байн юу болохыг асуухад тэр бүх зүйл гэж хариуллаа. Энэ үеэр доктор зоолог алдсан Шмидт цэргүүдтэй маргааш гэхэд тэд дэлхийг захирах болно гэж хэлж байна.
Тэгээд дайснуудын зэвсэг тэдний зэвсгийн өмнө юу ч биш. Хэрвээ тэд бидний нэг гарыг тасдвал бид дахиад хоёрыг ургуулна гэж дайжда зоригжуулдаг. Харин нөгөө талд додны найзыгаа нүдэн дээр алдсан Стив сэтгэлээр унжээ. Агент Картер буюу Маргарет тэрэн дээр ирээд хэрвээ чи найздаа итгэдэг л бол тэрний төлөө өөрийгөө буруудах бол гэж ятгана. Бас энэ бүх уу гашууга Шмидтийг ялан дийлэх хөшүүрэг болгон ашиглахыг зөвлөдөг. Удалгүй хурандаа Филипп шуурхай хурал зарлж офицеруудаа Шмидт дэлхийн талыг устгахаар бэлдэж байгаа. Тэгээд хамгийн ихний байн Америк улс байх болно гэдгийг газрын зураг дээр тайлбарллаа. Шмидтийн технологийн талаар тодорхой төсөөлөлтэй болсон Старкч тэрний хүч хэмжээлшгүй их гэдгийг баталж хүсвэл ганц цагийн дотор Америкийн зүүн эргийн хотуудыг бүгдийг нь үнсэн товрог болгож чадна гэдгийг хэлдэг. Хурандаа Филипп энэ бүх мэдээллийг доктор Зоологоос авсан нь ойлгомжтой. Бас тэрнээс авсан мэдээллээс үзвэл Хайдрагийн сүүлийн бааз Альпийн нуруунд газар доор 500 метрийн гүнд байрлаж байгаа ач. Ингээд Шмидтийг аюултай алхам хийхээс өмнө Ахмад Америк тэрнийг зогсоохоор хөдөллөө. Төлөвлөгөөний дагуу Стив хамгийн түрүүнд бааз руу нэвтэрч замыг цэвэрлэх ёстой. Юу чамайг тийм онцгой болгосон юм бэ? Би бол зүгээр л Бруклинээс гаралтай жирийн залуу. Манай Стив зариудаар цэргүүдэд нь баригдсан болж Шмидт дээр хүргэгдээд төлөвлөгөөний дагуу дайралтаа эхлүүлж Хайдрагийн сүүлчийн баазыг эзэлж авлаа. Байдал буруугаар эргэснийг ойлгосон Шмидт онгоцондоо суугаад сүүлчийн баазаасаа зогтаадаг. Альвэсо. Энд үлдээ. Хүлээ. Би лав чамайг үнсэхгүй шүү. Шмидтийн унж зүгтсэн хөлөг онгоц руу нэвтэрсэн Стив тэрнийг Америкийн хотууд дээр тусгайлан бэлтгэсэн цөмийн бөмбөг хаях гэж явааг ойлгоно. Ингээд Стив тэрнийг зогсоохын тулд онгоцон дотор байсан цэргүүдтэй тулалдаж эхэллээ. Стив тулалдсаар Шмидтийн Тессерактыг хадгалж байгаа газарт явж очино. Шмидт ч Тессерактыг алдахгүй тулд Тессерактийн хүчийг ашиглаж хийсэн зэвсгээрээ тэрнийг устгах гэж оролдож эхэллээ. Надад солилцлоо өгөөрэй. Би чамайг аюулгүй болгох газрыг зааж өгье. Энэ онгоцыг аюулгүй болгоно гэж байхгүй. Би нэг усан дунгаах хэрэгтэй байна. Мэдхий хэрэггүй. Бидэнд хугацаа байна. Аргыг олжуулна. Энэ бол миний сонголт. Чамтай болцох тэр өдөр бороо орохгүй байгаасаа гэж найдаж байна. Ирэх хагасанд мужгийн клубд 8 цагт. Хазарч болохгүй шүү. Намайг бүжгэлж чадахгүй чи мэдж байгаа үстэй. Би чам заагаад өгнө. Хамтлагаар нь удаан ая тоглуулсан дээр байх та. Би хөл дээр чинь гişигмээргүй л байна шүү. Стив. За ингээд армаач эхэлсэн мань Стив цөмийн бөмбөг бүхий онгоцыг арктикт унгааж өөрийгөө золиослон байж олон хүний амийг аварна. Хожим нь Ховард Старк Тессерактыг далайгаас олсон ч тэр хавьяас онгоцны үлдэгдэл олдсонгүй. Ингээд бүгд Стивийг үгсэн гэж бодоцгоно. Дүрс шилжихэд Стив Нью-Йорк хотын эмнэлэгт ухаан орж байгаа харагдана. Радиогоор 1941 оны бейсболын тоглолт сонсогдож байлаа. Би хаана байна? Та Нью-Йорк хотын эмнэлэгт байна? Энэ тоглолт 41 оны 5 сарын тоглолт байна. Би тэнд байсан болохоор сайн мэдэж байна. Бүх агентууд сонсорой. Код 13. Уучлаарай. Нэр чамд үзүүлсэн тэр шоуны төлөө уучлал гуйж байна. Ахмад, та их удаан унтсан. Бараг 70 жил. Та давгүй байж чадна үсттэй. Би болцоотой байсан юмсан. Гэт киноман конец фильм. Зяйн түрээд майруулын ээлжитнийхэн галзуу киноны тайлбар маань дуусч байна. Сайхан бүсгүүтэй болцоо тогтоочод 70 жилийн дараас ирэхэр ч одоо ямар л олиг байх вэ, тийм ээ? Моборогийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань W гэсэн комент үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарыг хамтрагчаар Бари Центр банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа.
Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлдаа офисын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Нан аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдуулсан үнсээ чалдан итгэлчин чамайг аврах уу эсвэл устгах уу? Quizlab. За тэгээд та нар маань муу буруугаа буюу галзуу кино суугаад дэмжихийг хүсвэл сабадраагүй бол саба, адарц бол лайк гадархтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тун удахгүй эргээд уулзацгаая.